Өнөөдөр бид та бүхэнд Япон улсыг бүхэлдэн зочроож, өнөөдрийг хүртэл хүмүүсийн ой санамжинд хамгийн хар бараан дурсамж болон үлдсэн нэгэн түүхийн тухай ярих болно. 1989 оны хаврын нэгэн өдөр Мөрдөн байцаагчид энгийн мэд санагдах хэрэг дээр ажиллаж байлаа. Тэдний өмнө сууж байсан өсвөр насны залуу тайван харагдаж байсан ч нэгэн асуултын дараа бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрхүү асуулт нь Хүн алах буруу гэдгийг чи мэднэ биз дээ. гэсэн ганцхан өгүүлбэр байлаа. Эхэндээ энэ асуулт тухайн хэрэгтээ ямар ч холбоогүй мэт санагдсан байна. Гэвч тэр мөчөөс эхлэн мөрдөгчд Японы түүхэн дэх хамгийн аимшигтай гэмтэргүүдийн нэгийн мөрөөр орж эхэлжээ. Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гэмтэргийн түүхүүд сонирхдог бол subscribe дарж шинэ дугаараа цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. Энэ бол зүгээр нэг аллахын хэрэг биш байв. Олон 10 жилийн турш хүмүүсийг цочроосоор ирсэн төсөөлөхөд бэрх зовлон шаналлын тухай имгэнэлт түүх юм. Гэхдээ тэр үед мөрдөгчд үүнийг мэдээгүй байлаа. Тэд зөвхөн нэгэн өсвөр насны хүүг байцааж байсан. Түүний нэрийг Хироши гэдэг байв. 19 настай эмэгтэй Хироши өөрийг нь хүчирхийлж дээрэмдсэн гэж мэдүүлсэн байна. Хироши өөрийгөө Якузатай холбоотой хүн мэтэр байн гайхуулдаг нэгэн байж. Эхэндээ энэ хэрэг энгийн нэгэн гэмт хэрэг шиг харагдаж байсан. Гэвч нэг мөрдөгч санамсаргүй шахуу байдлаар дээрх асуултыг асуухад бүх зүйл өөрчлөгдсөн байна. Хироши гинэд хөшөж хүүтэн хөлсөн цовж эхлэв. Нүд нь ийш тийш гүйлдэж ямар нэгэн зүйлээс айж байгаа нь илт харагдаж байлаа. Тэрээр дотроо тэд яаж мэдсэн юм бол хин нэгэн бүгдийг хилчгсэн юм болов уу гэж бодож байсан бах. Гэвч мөрдөгчд үнэндээ юу ч мэдээгүй байлаа. Тэд зүгээр түүний хариу үйлдэлийг ажиглаж байсан юм. Харин Хироши өөрөө айсандаа нэгэн аимшигтай нууцыг дэлгэж эхэлжээ. Тэр байцаагдж байсан хэрэгээ ярихын оронд өөр нэгэн хүний тухай ярьж эхэлсэн байна. Нэгэн сураггүй болсон охины тухай, нэгэн цогцсны тухай, мөн өөрсдийн хийсэн аимшигтай зүйлсийн тухай. Удалгүй тэр цагдаа нарт нэгэн газрын байршлыг зааж өгсөн байна. Ингээд мөрдөгчд цементийн үйлдвэр рүү очжээ. Гаднаас нь харахад жирийн нэгэн үйлдвэрийн талбай. Онцгой анзаарагдах зүйл огт байсангүй. Гэвч тэд удалгүй нэгэн том төмөр торох олж харсан байна. Тэр торох бетоноор дүүрсэн байж. Торхны амсраас ямар нэгэн зүйл үл ялэг зохиж байсан нь мөрдөгчдийн анхаарлыг татсан байна. Тэр нь хүний үс байжээ. Ойртон очих тусам өмхийн үнэр улам хүчтэй мэдрэгдэж эхэлсэн байна. 305 кг жинтэй тэр торхыг хөдлөхийн тулд кран дуудах шаардлагатай болж, эцэст нь торхыг онгойлгоход дотор нь хөнжил болон уутанд ороосон хүний цогцос байсан байна. 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр задлан шинжилгээ эхэлжээ. Гэвч шинжээчдийн олж харсан зүйл тэдний төсөөлж байснаас аимшигтай байсан юм. Задлан шинжилгээ эхлэхэд Мөрдөн байцаагчид үнэхээр зочирдсон байна. Тэд олон аимшигт хэрэг харж байсан туршлагатай хүмүүс. Гэвч энэ удаа тэдний өмнө байсан дүр зураг өөр байсан юм. Цогцос маш хүнд гэмтсэн бөгөөд анх харахад хэн болохыг тогтооход хүртэл бэрх байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тэр ойролцоогоор 3 сарын өмнө нас барсан байдалтай байв. Гэхдээ тэднийг хамгийн их цочирдуулсан зүйл нь үхлийн шалтгаан биш байлаа. Харин үхэхээс өмнө юу тулсан байж болох талаар илэрсэн ул мөрөөд байсан юм. Түүний бие бүхэлдээ хүнд гэмтлэр дүрэн байжээ. Энэ нь ганц удаагийн халдлага биш гэдэг нь ойлгомжтой байв. Хин нэгэн түүнд удаан хугацааны турш аимшигт зовлон амсуулж байж. Мөн тэр ердөө 35 кг жинтэй болсон байсан бөгөөд энэ нь түүнийг удаан хугацаанд өлсгөж хүнлэг бус нөхцөлд байлгаж байсныг илтгэж байв. Үнэн дээр түүнийг нэгэн цагт залуу хүн байсныг танихад хүртэл амаргүй байсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх тусам улам цочирдон баримтууд ил болж эхэлжээ. Хамгийн сэтгэл өвдгөм нь тэрээр жирэмсэн байсан байна. Хирошигийн мэдүүлэг болон шүүх шинжилгээний нотлох баримтуудыг нэгтгэсний эцэст мөрдөгчд хохирогчийн хэн болохыг тогтоож чаджээ. Түүний нэрийг Жунко Фрута гэдэг байв. Тэр ердөө 17 настай байсан юм. Энэ нэрийг сонссон мөрдөгчд өмнөх саруудад гарсан нэгэн сураггүй алга болсон охины хэргийн материалыг дахин сөхөх шаардлагатай болсон байна. Учир нь Жунко хэдэн сарын өмнөөс ор мөргүй алга болсон байж. Тухайн үед олон хүн түүнийг гэрээсээ зүгтсэн байх гэж бодсон байна. Цагдаа нар ч мөн адил ийм боломжийг үгүйсгээгүй юм. Гэвч бодит үнэн үүнээс хавьгүй аимшигтай байжээ. Жунко бол зүгээр нэг нэр биш байсан юм. Тэр хин нэгний хайртай охин, хин нэгний эгч, мөн олон хүний хамгийн сайн найз байсан юм. Тэрээр 1971 оны 1-р сарын 18-ны өдөр Японы Сайтама мужийн Мисато хотод төржээ. Аав ээж болон дүү ахын хамт амьдардаг байсан бөгөөд гэр бүлийнх нь энгийн хэрнээ халуун дулаан гэр бүл байсан гэдэг. Түүний эцэг их хүүхдүүдээ үргэлж анхаарал тавьдаг байж. Гэр бүлийнх нь амралтын өдрүүдээр хамтдаа цагийг өнгөрөөж оройн хоолоо нэг ширээнд суун иддэг байсан гэдэг.
Гаднаас нь харахад тэд бусад олон гэр бүлийн адил жирийн амьдралтай байлаа. Тэдний амьдрал ийм аимшиг зүйл тохиолдно гэж хинж төсөөлөөгүй юм. Тэр тусмаа Жункогийн хувьд ирээдүйн дөнгөж эхэлж байсан билээ. Тэрээр сургуульдаа нэр хүндтэй, найз нөхөдтэй, мөрөөдөлтэй, ирээдүйн төлөвлөгөөтэй охин байсан юм. Гэвч хинч мэдээгүй нэг зүйл байлаа. Түүний амьдрал удахгүй, эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөх гэж байсан юм. Тэгвэл Жунко Фрута гэж ямар хүн байсан бэ? Яагаад тэр буруу хүмүүсийн анхаарлыг татсан юм бол? Жунко Фруто бол анх уулзсан хүн бүрийн сэтгэлд амархан хүрдэг тийм төрлийн охин байж, тэр үргэлж ийдэг, тайван, хариуцлагатай нэгэн байсан бөгөөд нүрэндээ инээмсэглэл тодруулан явдаг байв. Түүний мэддэг хүмүүсийн дурсамжид Жунко хизээж асуудал тарьдаггүй, бусдад төвөг учруулдаггүй хүүхэд байсан гэдэг. Тэрээр хуванцар эдлийн үйлдвэрт цагийн ажил хийдэг байсан бөгөөд сургуулийнхаа төгсөлтийн аялалд зориулан мөнгө цуглуулж байж, мөн ахлах сургуулаа төгсөөд ажиллахаар төлөвлөж байсан цахилгаан барааны дэлгүүрт хүртэл урьдчилан ажилд орсон байсан. Түүний хувьд ирээдүйн тодорхой харагдаж эхэлсэн үе байлаа. Түүнд мөрөөдөл, зориг байсан юм. Амьдрал нь айжмаар зөв замаар урагшилж байсан юм. Гэвч нэг зүйлийг мэдсэнгүй. Хэдхэн 7 хоногийн дараа тэр бүх мөрөөдөл нь үгүй болно гэдгийг. Жунко ирээдүйд дуучин эсвэл олонний танил шүтэн болохыг хүсдэг байсан гэдэг. Найзууд нь ч түүний ирээдүйг гэрэлтэй байна гэж боддог байсан юм. 166 см өндөртэй, том алаг нүдтэй, цэвэрхэн, загвар өмсөгчдөрхтэй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй охин байв. Гэхдээ тэр үгээрээ хизээж онгордоггүй байж. Түүний талаар хүмүүс их даруухан, үргэлж нэмсгэлж явдаг, хинтээ чивтэй байдаг гэж ярьсан байдаг. Тэрээр Яшио Минами ахлах сургуульд суралцдаг байж, чөлөө цагаараа бялуу хийдэг, гар урлал сонирхдог. Ээждээ гэрийн ажилд нь тусалдаг. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай нэгэн байж. Түүний амьдралд онцгой зүйл бараг байсангүй. Тэр бол сая өсвөр насны хүүхдүүдийн нэгэн адил сургуульдаа явдаг, мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг жирийн нэгэн охин байсан юм. Гэхдээ заримдаа аимшигтай хэрэг хамгийн энгийн хүмүүсийн амьдралд тохиолддог. 1988 оны намар Жункогийн амьдрал хэвийн үргэлжилсээр байв. Өглөө сургуульдаа явна, хичээлээ хийн, цагийн ажилдаа очино. Оройн гэртээ харина. Маргааш нь бүх зүйл дахин давтагдана. Тэрээр ирээдүйнхээ төлөө бодож явсан болохоос өөрт нь ямар аюул ойртож байгааг төсөөлөж үгүй байж. Харин тэр үед Токио орчимд өөр нэгэн өсвөр насны залуу өөрийн гэсэн ертөнцийн амьдарч байсан юм. Түүний нэрийг Хироши гэдэг. Хироши тухайн үед ердөө 18 настай байсан ч танхаа бүлэглэлийн дунд аль хэдийн айдас төрүүлдэг нэгэн болжээ. Тэрээр өөрийгөө якузатай холбоотой хүн гэж байнга ярьдаг байсан байна. Зарим хүмүүс түүнийг үнэхээр якузатай холбоотой гэж итгэдэг байв. Харин зарим нь худлаа гэдгийг мэддэг байсан ч түүнээс айгаад юу ч хэлдэггүй байж. Учир нь Хироши хаана гарч ирэн тэнд асуудал дагаж ирдэг байсан юм. Тэр өөртөө маш итгэлтэй, бусдыг өөртөө татах чадвартай байсан тул удалгүй бүлгийн ахлагч болсон байна. Түүний эргэн тойронд Огура, Минато, Ватанабе зэрэг залуус цугларчээ. Тэд Хирошиг бараг шүтэн биширдэг байсан гэдэг. Гэвч Хироши энэ нөлөөгөө зөв зүйлд ашигласангүй. Эхэндээ тэдний үлддэг зүйлс жижиг сажиг гинт хэрэг мэт харагддаг байлаа. Сургуулийн зодон, дээрэм, бусдыг сүрдүүлэх. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхэн улам ноцтой болж эхэлжээ. Тэд эмэгтэйчүүдийг онилж эхэлсэн байна. Эхний оролдлогууд бүтлгүүцэн ч удалгүй тэд нэгэн сурагч охиныг хүчээр зочид буудалд аваачин хүчирхийлсэн хэрэг толбогджээ. Гэвч тэр үед энэ төрлийн хэрэгүүд өнөөдрийн шиг нухацтай шалгадаггүй байсан юм. Тэд энэ бүх зүйл харилцан зөвшөөрсөн зүйл байсан гэж мэдүүлсэн байна. Нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэргийг хаасан байдаг. Энэ нь тэдэнд хамгийн буруу дохиог өгсөн юм. Тэд өөрсдийгөө юу ч хийсэн баригдахгүй гэж бодож эхэлсэн байна. Үр дагавар байхгүй. Тэдний үлддэг гэмт хэрэгүүд улам хэрцгий болсоор байлаа. Харин нэг өдөр Хироши нэгэн охины тухай сонсчээ. Тэр охины талаар өөрөө мэддэггүй байсан ч нэрийг нь олон хүн ярьдаг байв. Сургууль дээр алдартай, үзэсгэлэнтэй даруухан охин. Энэ нь Хирошигийн сонирхлыг улам татжээ. Тэр хүмүүсээс охины талаар асууж эхэлсэн байна. Удалгүй түүнийг өөрийн нүдээр харж, тэр бол Жунко Фрута байв. Яшио хотын жирийн нэгэн сурагч. Ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж явсан охин байлаа. Харин Хироши түүнийг хараад өөр зүйл боджээ. Тэр мөчид Жунко түүний дараагийн бай болохоо мдээгүй байсан юм. 1988 оны 11-р сарын 25. Тэр өдөр Жунко цагийн ажлаа дуусгаад гэрлүүгээ харж явж, өвлийн хүйтэн орой болж байв. Гудамжинд хүмүүс цөөрч эхэлсэн цаг. Жунко гэртээ очоод оройн хоолоо идэж маргаашийн хичээлийг бодож явсан баг. Гэвч тэр орой гэртээ хизээж хүрч чадаагүй юм. Хироши болон Минато хоёр түүнийг ажиглаж байж, тэд төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулсан байсан бөгөөд Минато эхэлж
мотоциклороо Жункогийн дугуйг мөргөж унгаад шууд зугтсан байна. Бүх зүйл хэдхэн секундын дотор болсон юм. Жунко юу болсныг ойлгож амжаагүй байхад өөр нэгэн залуу гарч иржээ. Тэр нь Хироши байв. Хироши санаа зовсон хүн мэт дүрсгэн Зүгээр үү? Гэмтээгүй биз? Би чамаа гэр чинь хүргээд өгье. гэж хэлсэн байна. Түүнийг харахад тэр энгийн нэгэн итгэж болохоор хүн шиг санагдсан байна. Тэр үед Жункод энэ хүнээс болгоомжлох ямар ч шалтгаан байгаагүй юм. Тиймээс тэр зөвшөөрчээ. Гэвч энэ шийдвэр түүний амьдралын хамгийн харамсалтай мөчүүдийн нэг болсон юм. Учир нь Хироши түүнийг гэрт нь хүргэж өгөөгүй юм. Харин эзгүй агуулгын дагуулan явжээ. Тэнд очиход Хирошигийн царай огт өөр нэгэн болон хувирч, саяхны харсан илдэг залуу алга болжээ. Оронд нь айц төрүүлэн хүн зогсож байв. Гэвч түүний өмнө юу хүлээж байгааг хинж төсөөлөх боломжгүй байсан юм. Учир нь дараагийн 44 хоног Японы түүхэн дэх хамгийн аимшигт гэмтэргүүдийн нэг болон үлдэх байлаа. Хироши Жункод нэг зүйлийг маш тодорхой ойлгуулсан байна. Хэрв түүний хийснийг дагахгүй бол зөвхөн өөрт нь биш гэр бүлийнхэнд нь хүртэл аюул учруулна гэж сүрдүүлжээ. Тэрээр өөрийгөө Якузатай холбоотой хүн хэмээн танилцуулж хүссэн үедээ хэнийг ч олж чадна гэж хэлсэн байна. 17 настай охины хувьд энэ бол аимшигт занал хийлэл байв. Эхэндээ Жунко бууж өгсөнгүй. Тэр зүгтах боломж хайж байжээ. Гэвч Хироши түүний гэр бүлийн талаар маш их зүйл мэддэг мэт ярьж айцыг нь улам нэмэгдүүлсэн байна. Тэр мөчөөс эхлэн Жунко зөвхөн өөрийнхөө төлөө биш гэр бүлийнхээ төлөө айж эхэлжээ. Тэр шөнө Хироши түүнийг Адачи дүүргийн нэгэн зочид буудлал руу авч явсан байна. Тэнд түүнийг хэд хэдэн удаа хүчирхийлж, найз огууралоо заалгаж болсон явдлын талаар бахархалтайгаар ярьсан гэдэг. Огуураа сонсоод гайхсангүй. Харин ч түүнийг Битгий явуул. Би ч гэсэн оролцмоор байна гэж хэлсэн гэдэг. Энэ нь бүх зүйл уламд ортохын эхлэл болсон юм. Маргааш өглөө нь Хироши Жунког ойролцоох цэцэрлэгт хүрээлэн лүү авч явжээ. Тэнд Мината болон Ватанабе хоёр хүлээж байсан байна. Тэд түүнийг тойрон зогсоод бид чиний хаана амьдрдгийг мэднэ хэмээн гэрийн хаягийг нь хэлж хэрв чи зүгтах гэж оролдвол гэр бүлийг чинь ална хэмээн дахин сүрдүүлсэн байна. Жунко тэр үед ямар их айж байсан бол гэж төсөөлөхөд ч хэцүү. Тэр зүгтаж болох байсан мэт санагдаж болох ч түүний нөхцөл байдал арай өөр байлаа. Тэр өөрөө эрсдэл хүлээхэд бэлэн байсан ч гэр бүлийнхэндээ аюул учруулахыг хүсээгүй юм. Удалгүй тэд Жунког хаан байлгах талаар ярилцаж эхэлжээ. Эцэст нь Минатогийн гэрийг сонгосон байна. Тэр байшин том бөгөөд эцэг их нь ихэнх цагаа гадуур өнгөрөөдөг байж. Тиймээс хинч анзаарахгүй гэж бодсон байна. Ингээд Жунког тийш нь авч явжээ. Тэр мөчөөс эхлэн Жункогийн хувьд цаг хугацаа өөрөөр урсаж эхэлсэн юм. Жунко нэгэн байшингийн 2 давхарт хоригдож үлдсэн байв. Түүний хувьд дараагийн аимшигт 44 хоног эхэлж байсан юм. 1988 оны 11-р сарын 27-ны өдөр Жунко гэртээ харсангүй. Эцэг ихэн санаа зовсон ч удалгүй ирчих байх гэж боджээ. Гэвч шөнө өнгөрсөн ч охин эргэж ирсэнгүй. Гэр бүлийнхнээ сандарч маргааш тэд цагдаад хандан алга болсон тухай мэдэгдсэн байна. Найзуудаас болон танилудаас нь сургалсан боловч хинч хаана байгааг нь мэдэхгүй байлаа. Харамсалтай нь Хироши энэ тухай мэдчихсэн байна. Тэр Жунко дутас өгч ээжлүүн залгахыг албаджээ. Уцны цаанаас охиныхоо дуг сонссон ээж нь баг зэрэг тайвширсан. Жунко хэлэхдээ би гэрээсээ зүгтсэн. Найзуудтайгаа хамт байгаа. Аюулгүй байгаа гэж хэлжээ. Түүний хоолой тайван сонсогдож байсан гэдэг. Гэвч үнэндээ Хирошигийн дарамт шахалтан дор ярьж байсан юм. Ээж нь охиныхоо хэлсэн үгэнд итгэсэн байна. Цагдаа нарч мөн адил түүнийг сайн дураараа явсан байж магадгүй гэж үзжээ. Ингээд ирлийн ажиллагаа үндсэндээ зогссон байна. Жунког олох хамгийн ихний боломж инхүү алдагджээ. Тэр үед хинч түүнийг яг хаана тусламж хүлээн сууж байгааг мэдээгүй. Харин Минатогийн гэрийн 2 давхарт түүний хамгийн хүнд өдрүүд дөнгөж эхэлж байсан юм. 1988 оны 11-р сарын 28-ны өдөр Жунко Минатогийн гэрийн 2 давхарт хоригдсоор байлаа. Тэр үед гаднаас харахад бүх зүйл хэвээ мэт харагдана. Гэрийн гадуур хүмүүс явж өнгөрнө. Хуршүүд өдөр тутмын ажиллаа хийн. Хинч тэр байшингийн дотор юу болж байгааг төсөөлөөгүй юм. Харин дотор нь Жунко өдөр бүр айдас тунд амьдарч байжээ. Тэр зүгтах боломж хайж байсан нь гарцаагүй. Удалгүй Хироши болон түүний найзууд өөр хид хідэн хүнийг гэртээ урьж эхэлжээ. Эхэндээ энэ нууц зөвхөн 4 хүний дунд байсан бол удалгүй улам олон хүн мэддэг болсон байна. Зарим нь зүгээр сониучрхан ирдэг байсан бол зарим нь бүр оролцдог байсан бөгөөд хамгийн харамсалтай нь тэд мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг байлаа. Тэдний 100 гаруй хүн орж гарсан байсан гэсэн яриа бий. Гэсэн ч олон хүн үннийг харсан атлаа хинч Жунког аварч чадаагүй. Эсвэл аварч зөрөхлээгүй юм. Тухайн үедээ Хироши болон түүний бүлэглэл өөрийн бүс нутагтаа айдас төрүүлдэг нөлөө бүхий болсон байв.
Зарим хүмүүс тэднийг якузатай холбоотой гэж үнэхээр итгэдэг байж, тиймээс тэдний эсрэг дуурхаас имээдэг байсан. Өдөр хоног өнгөрөх тусам Жункогийн нөхцөл байдал улам хүндэрч эхэлжээ. Түүний биеийг асаагуурын шингэн асгаж түлж биед нь янз бүрийн эд зүйл, гольфийн зохиур, хулсан саваа зэргийг хийж хүртэл тамлаж байсан гэдэг. Тэр боломж гарах бүрд тусламж хүсхийг оролдож байсан гэдэг. Нэгэн өдөр гэрт ирсэн өсвөр насны хүү Жунког санамсаргүй байдлаар олж харжээ. Тэр харсан зүйлдээ зочирцсон байна. Өрөөнд нэгэн охин хоригдож байгааг ойлгожээ. Тиймээс тэр болсон явдлыг гэмт хэрэгтнүүдийн нэгний ахад хэлж, аз болоход тэр ах нь мэдээллийг үл тоомсорлсонгүй, удалгүй цагдаа руу холбоо барьсан байна. Энэ нь Жунког аврах хамгийн том боломжуудын нэг байсан юм. Удалгүй 2 цагдаа Минатогийн гэрт иржээ. Хэрэв тэр өдөр бүх зүйл өөрөөр болсон бол магадгүй энэ түүх өнөөдөр өөрөөр төгсөх байсан бах. Цагдаа нар хаалгыг тогшлоо. Удалгүй Минатогийн эцэг их гарч ирэв. Тэднээс алга болсон охин энд байгаа юу гэж асуухад эцэг их нь Ямар охин? Энд тийм хүн байхгүй гэж хариулжээ. Харамсалтай нь цагдаа нар энэ хариултад итгэсэн байна. Тэд гэрт орж нэгжлэг хийсэнгүй. Тэдний үгэнд итгэн зүгээр л буцаад явжээ. Харин Жунко тэр байшинд үлдсэн хിവэр байлаа. Тусламж түүнд бараг хүрэх шахсан ч дахин холдсон юм. Энэ бол түүний амьд үлдэх хамгийн том боломжуудын нэг байсан гэж олон хүн хожим үздэг. Гэвч харамсалтай нь энэ бүхэн үгээр дуусаагүй. Хэдхэн хоногийн дараа Жунко дахин нэг боломж гарчээ. Тэр гэрт байсан утсыг ашиглан тусламж дуудахыг оролдсон байна. Тэр цагдаагийн дугаар руу залгасан. Нөгөө талд дуудлага холбогдож эхэлсэн байна. Тусламж ирэхэд хэдхэн секунд дутуу байсан байж магадгүй. Гэвч яг тэр мөчөд түүнийг барьж авчээ. Утсыг нь гараас нь булаан авч уучлаарай, буруу дугаар байна гэж хэлээд дуудлагыг тасалсан байна. Ингээд түүний аврагдах дахин нэг боломж алдагдсан юм. Өдөр хоногуд өнгөрсөөр байсан ч Жунког хинч олоогүй юм. Харин түүний туулж байсан зовлон улам гүнзгийрч байлаа. 1988 оны 12 дугаар сар цаг хугацаа өнгөрөх тусам Жункогийн биеийн байдал уламд ордож байлаа. Тэр хэдэн 7 хоногийн турш айдас дарамт харгислал донд амьдэрсэн бөгөөд биеийн чинь бүхнийг даахаа болж эхэлжээ. Нэгэн цагт эрүүл сарвал гэрэлт ирээдүйдээ байсан 17 настай охин айжмаар танигдахын аргагүй болж байсан юм. Түүний жин эрс буурчээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон нь ийэлт байв. Тэр бараг хөдөлж чадахгүй болсон амьд төдий нэгэн болсон байна. Гэвч түүнийг хорж байсан хүмүүсийн хинэнч өрөвдөх сэтгэл гаргасангүй. Харин ч сэргээрээ улам хэрцгий болж эхэлсэн байна. Тэдний хувьд Жунко хүн байхаа болсон мэт байжээ. Тэр бол зүгээр хүссэн үедээ зодож уур бухимдлаа гаргах эд зүйл болсон байв. Тэд түүнийг цементийн шалан дээр толгоогоор нь дарж байгаад дээр нь үсэрч бүр ухаан алдах хүртэл энэ үйлдэлээ зогсдоггүй байсан. Яг л хүний амнаас төвчээрийн хязгаарыг туршиж буй мэт хүн ёсноос гажууд аран шин гаргадаг байж. Хамгийн аимшигтай нь энэ бүхэн олон хоног үргэлжилсэн явдал юм. Жунко хэд хэдэн удаа зүгтах боломж хайсан гэж үздэг. Гэвч түүний биеийн байдал аль хэдийн сүлдсэн байв. 12 дугаар сарын сүүлд гэхэд түүний эрүүл мэнд маш ноцтой хэмжээнд хүрсэн байна. Гэвч түүнийг хорж байсан хүмүүс үүнийг анзаараагүй биш, анзаарч байсан ч үл тоомсорлжээ. Зарим нь бүр түүнийг удаан амьд үлдэхгүй байх гэж ойлгож эхэлсэн гэдэг. Гэвч хинч цагдаа түргэн тусламж дуудсангүй. Хинч болж буй явдлыг зогсоохыг оролдсонгүй. Өдөр хоногуд үргэлжилсээр 1989 оны 1 сар гарчээ. Шинжил болж Японд даяар хүмүүс гэр бүлтэйгээ баяраа тэмдэглэж байсан цаг. Харин Минатогийн гэрийн 2 давхарт Жунко амьдралынхаа хамгийн хүнд мөчүүдтэй нуур тулж байлаа. Амнаасаа үг аваа гарах нь хүртэл хэцүү болжээ. Бүтэн өдрийн турш эвхрэн хөвтдөг амьд төдий нэгэн болсон байв. Гэвч түүний зовлон шаналл үгээр дууссангүй. 1989 оны 1-р сарын 4 тэр өдөр Минатогийн гэрт байсан залуус Морито Мажон тоглож байв. Хироши бол хизээд ялагдлыг үзэн яддаг нэгэн. Гэвч харамсалтай нь тэр өдөр хожигдож 100,000 йен алдсан байна. Тэр энэ бүх уур хилэнгээ Жункод гаргав. Тэр үед Жункогийн бие аль хэдийн маш хүнд байдалд орсон байсан ч хинч үүнийг тоосонгүй. Түүний толгоогоор ширээ мөргүүлж өшөгчөж эхлэв. Удалгүй тэр хөдөлгөөнгүй болж эхэлжээ. Өрөөнд байсан хүмүүс ихэндээ түүнийг жүжиглэж байна хэмээн бодсон тул амиа алдсны дараа 2 цагийн турш түүнийг зодсон гэдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал илүү ноцтой болж эхэллээ. Тэд сандарч эхэлсэн байна. Зарим нь түүнийг сэрэх гэж оролдсон гэдэг. Гэвч хэтэрхий оройтсон байлаа. 1989 оны 1-р сарын 4-ний орой Жунко Фуруто нас баржээ. Тэр ердөө 17 настай байсан бөгөөд 44 хоног үргэлжилсэн аимшиг там инхүү төгсгөл болсон юм. Гэвч энэ хэрэг үүгээр дуусаагүй юм. Тэд зогцыг өрөөнөөс гаргаж хөнжил болон даавууд ороосон байна.
Дараа нь том төмөр торхоолж торхны дотор зогцыг хийж дээрээс нь бетондтгсан байна. Ингэснээр тэд бүх улмурыг үрд нууж чадна гэж боджээ. Удалгүй торхыг Токиогийн ойролцоо үйлдвэрийн бүсэд аваачин хайсан байна. Ингээд тэд болсон хэргийн талаар хэмт хэлэхгүй байх ам тангараг өргөцгөв. Харин Жункогийн гэр бүл охиноо хайсаар байв. Тэд охиноо амьд байгаа гэж итгэсээр байлаа. Гэвч үнэн хэрэгтээ тэр аль хэдийн нас барсан байсан юм. Энэ мэдээ Японы нийгмийг цочирдуулсан. Сонин телевизийн сувгууд тасралтгүй мэдээлж байв. Хүмүүс сонссон зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Гэвч хамгийн их уур бухимдал төрүүлсэн зүйл нь гэмт хэрэг өөрөө биш байв. Тэдэнд оноох гэж байсан ял шийтгэл байлаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд насан туршаагүй байсан юм. Тиймээс Японы тухайн үеийн хуулиар тэдний нэрийг олон нийтэд зарлахыг хүртэл хориглож байсан. Энэ нь олон хүний дургуутслыг хүргэсэн байна. Японы хэвлэлүүд тэднийг хамгаалж байна гэж олон хүн үзэж байв. Гэвч удалгүй сэтгүүлчид болон иргэд өөрсдөө тэдний нэрийг олж мэдэн нийтэлж эхэлжээ. Олон нийтийн уур хилэн улам бүр нэмэгдсэн байна. Жунко Фурутагийн хэрэг шүүхэд шилжихэд Японд даяар хүмүүс анхаарлаа хандуулж байлаа. Олон хүн энэ хэргийн талаар сонсоод нэг зүйл бодож байсан юм. Ийм аимшигтай хэрэг үйлдсэн хүмүүс бүх насаараа шоронд байх ёстой. Магадгүй бүр түүнээс ч хүнд шийтгэл авах ёстой гэж үзэж байсан. Гэвч бодит байдал тэсвэр байсан юм. Хэрэг үйлдэх үед гэмт этгээдүүд бүгд насан туршаагүй байсан тул Японы насан туршаагүй хүмүүсийн тухай хууль тэдэнд үйлчилсэн юм. Энэ нь олон хүний уур бухимдлыг төрүүлжээ. Шүүх хурал эхлэхэд аимшигтай дэлгэрэнгүй баримтууд ил болж эхэлсэн байна. Мөрдөн байцаагчид болон шүүгчид хүртэл хэргийн материалтай танилцахдаа зочирдсон гэдэг. Хэргийн цар хүрээ хүмүүсийн төсөөлж байснаас хавьгүй том байсан юм. Олон хүн болсон явдлыг мэдэж байсан бөгөөд зарим нь харсан бол зарим нь бүр оролцсон байдаг. Шүүхийн явцад гол буруутнууд нэг нэгээ буруутгаж эхэлсэн байна. Зарим нь бие гол зохион байгуулагч биш байсан гэж мэдүүлжээ. Гэвч нотлох баримтууд тэднийг аварч чадсангүй. Шүүх эцэст нь тэднийг буруутай гэж үзсэн юм. Гэхдээ ял нь олон нийтийн хүлээж байсан хэмжээнд хүрсэнгүй. Хироши хамгийн хүнд ял авсан байна. Гэсэн ч бүх насаар нь хорих ял түүнд оноогоогүй юм. Бусад оролцогч мөн ял сонссон ч олон хүний бодож байсан шиг хангалттай хатуу шийтгэл хүлээсэнгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа Японд даяар уур бухимдал дэгдсэн байна. Сонины редакц руу мянган захидал иржээ. Радио болон телевизийн нэвтрүүлгүүд энэ талаар тасралтгүй ярьж байв. Хүмүүс хэрв ийм харгас хэрэгт ийм ял өгч байгаа юм бол шударгаас хаана байна вэ гэж асууж эхэлсэн. Жункогийн гэр бүл хайртай охиноо алдсны дараа хэмжээшгүй гашуутай нүр тулсан юм. Тэд охиноо хизээж буцааж авчрах боломжгүй болсон. Харин түүний амьдралыг сүрүүлсэн хүмүүс хэдэн жилийн дараа дахин нийгэмд гарах боломжтой байсан юм. Энэ нь олон хүний хувьд хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү зүйл байлаа. Гэвч хүмүүсийн уур бухимдал үүгээр дууссангүй. Учир нь шоронгоос гарсныхаа дараа ч тэдний зарим нь дахин гэмт хэрэгт холбогдсон. Зарим нь огт гимжсэн шинжгүй байсан гэдэг. Энэ бүхэн Жунко Фурутагийн хэргийг өнөөдрийг хүртэл мартагдахгүй байхад нөлөөлсөн юм. Олон жилийн дараа ч хүмүүс нэг зүйлд эргэлздэг. Тэд үнэхээр зохих шийтгэлээ авсан гэж өв. Ихэнх хүний хариулт бол үгүй. Тиймээс ч энэ хэрэг Японы түүхэн дэх хамгийн их уур бухимдал төрүүлсэн хамгийн маргаантай жигшим хэргийн нэг хэвээр үлдсэн юм. Энэ хэрэг зөвхөн нэг охины эмгэнэлт хувь заяаны тухай түүх биш байлаа. Айдас, хайхрамжгүй байдал, хуулийн сул тал ямар аимшигтай үр дагаварт хүргэж болохыг харуулсан хэрэг болсон юм. Хэрв тэр үед цагдаа нар илүү сайн нягтлсан бол хэн нэгэн зориг гарган энэ тухай мэдээлсэн бол хэрв хэн нэгэн түүнийг аварсан бол магадгүй энэ түүх өөрөөр төгсөх байсан биз. Гэвч харамсалтай нь түүхийг буцаах боломжгүй. Өнөөдөр Жунко Фурутагийн нэр зөвхөн нэгэн хохирогчийн нэр биш болсон юм. Тэр бол шудраг ёсны тухай мөн хизээж мартаж болохгүй эмгэнэлт сургамжийн бэлэгдэл болсон билээ. Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрв та KS13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.